Сайн байцгаана уу? Cambridge IGCSE англи хэлний тех 5 тех хөтөлбөрийн талаарх мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. Энэхүү бичлэгээрээ та бүхэндээ IGCSE англи хэлний хичээлийн зорилтууд, шаарддаг чадвар, ач холбогдол болон IGCSE олон улсын шалгалтын талаарх ерөнхий мэдээллийг хүргье. Cambridge IGCSE First Language English хөтөлбөр нь англи хэлийг их хэлний түвшинд судалдаг ба энэ хичээлийг суурь болгон сурагч нар 6, 7, 8 дугаар ангидаа checkpoint 1, 2, 3 хөтөлбөрийг үзэж судалсан байгаа. Англи хэлний хичээл нь унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн чадвар дээр тулгуурладаг. Мөн IGCSE англи хэлний олон улсын шалгалтын бэлтгэл болж өгдөг. Шинээрээ сургууль дээр хичээллэж байгаа бусад олон улсын хичээлийн суурь болж өгнө. Цаашлаад IELTS болон TOEFL шалгалтуудыг амжилттай өгүүлэхэд нь ерөнхий чиглэл болж өгдөг. 9 болон 10 дугаар ангидаа IGCSE англи хэлний хөтөлбөрийг үзэж судалдаг. Шалгалтын бэлтгэлээс хамааран 10 юм уу 11 дугаар ангидаа олон улсын шалгалтаа өгнө. Цаашлаад 11 болон 12 дугаар ангидаа IELTS болон TOEFL шалгалтыг өгч, шаардлагатай сурагч нар 12 дугаар ангидаа элсэлтэй ерөнхий шалгалтыг өгдөг. Энэ хичээлийг үзэхэд шаардлагатай унших чадвар нь эхийг уншаад ойлгох, хураан гуйлах, дүн шинжилгээ хийх, найруулга зөв уран дүрслэлийг ялгаж таних, бичих чадварын хувьд санаагаа ойлгомжтой илэрхийлэх, өргөн хүрээний үгийн сан, өгүүлбэрийн бүтцийг хэрэглэх, уншигч сонсогчдод зориулж бичих дүрмийн алдаагүй бичих чадвар шаарддаг. Сонсох ярих чадварын хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан ярих чадварыг шаарддаг. Хичээлийн зорилт нь олон төрлийн их уншиж ойлгох, алдаагүй бичих, стандартын дагуу бичих, дүн шинжилгээ хийх, эхийг уншаад шүүн тунгаах, мэдээллийг бичвэрт ашиглах, англи хэлээр чөлөөтэй ярих, сонсох, өргөн хүрээний үгийн сан ашиглах, англи хэлний дүрм ашиглах чадварт сургах зорилттой. Энэ хичээлийг судалснаар англи хэлээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж бичих, үгийн сан ашиглах, дүрм ашиглах, үзэгч сонсогчдод тохирсон найруулга зөв сонгож, бичих чадвар эзэмших ач холбогдолтой. Англи хэлний IGCSE төвшний шалгалт нь үндсэн 2 шалгалттай, үүнд Paper 1, Paper 2 шалгалтыг заавал өгдөг. Компонент 4 нь сурагчдын ярих сонсох чадварыг шалгадаг, optional буюу тухайн сурагч сонгож өгдөг. Paper 1 нь унших чадварыг шалгадаг 2 цагийн хугацаатай 80 оноотой. Энэ шалгалтанд ABC гэсэн 3 их ирэх бөгөөд дунджаар 650-аас 750 хүүхдэд 3 их орж ирдэг. Эхний 15 минутыг эхийг уншиж ойлгоход зарцуулдаг. Үндсэн 3 асуулттай. Гэхдээ үндсэн 3 асуулт дотроо жижиг задлсан асуултууд орж ирдэг. Эхний асуултанд сурагчдын уншиж ойлгох чадварыг шалгасан жижиг наривчилсан 15 онооны асуултыг сурагчдад өгдөг бөгөөд нэмэлтээр хураангуйлж товчилж ойлгосноо өөрийн үгээр бичих 15 онооны даалгаврыг багтаадаг. Хоёр дахь асуулт нь өгөгдсөн эхийг уншаад зохиогчийн гаргаж буй ил болон далд санааг өөрийн үгээр тайлбарлах наривчилсан асуултууд орж ирдэг. Нийт 25 оноотой. Гурав дахь асуулт нь мөн адил эхийг уншиж ойлгох чадварыг шалгадаг. 250-аас 350 үгэнд бичвэрчдэг 25 оноотой. Paper 1 нь нийт 80 оноотой, 65 оноо нь унших чадварыг нь шалгаж өгдөг бол 15 оноо нь бичих чадварыг нь үнэлж өгдөг. Paper 2 нь сурагчдын бичих чадварыг шалгадаг нийт 80 оноотой, 2 цагийн хугацаатай, 65 оноо нь бичих чадварыг үнэлсэн оноо, 15 оноо нь унших чадварыг үнэлсэн оноо. Хоёр хэсэгтэй, эхний хэсэг нь 40 оноотой, найруулан бичих чадварыг шалгадаг тодорхой бичлэгийн төрлүүд дээр 650-аас 750 үгтэй 2 эхийг уншиж үзээд асуултын дагуу харилцан яриа, захиа, өгүүлэл эсвэл нийтлэл бичих даалгавартай. Хоёрдугаар хэсэг нь 40 оноотой, зохион бичих хэсэгтэй. Сурагчид дүрслэн бичих, хүүрнэн бичих гэсэн 2 төрлөөс сонгодог. Өгөгдсөн 4 сэдвээс 1 сэдвийг сонгоод зохион бичлэг бичдэг. Дунджаар 350-аас 450 үгтэй. Компонент 4 нь ярих сонсох чадварыг шалгасан шалгалт нь
Үндсэн 2 хэсэгтэй хэсэг тус бүр дунджаар 10-аас 12 минут үргэлжилдэг. Нэгдүгээр хэсэг нь ганцаарчилсан яриа сурагч шалгалтандаа орохоос өмнө өөрийн сонгосон сэдвийн хүрээнд ярихдаа бэлдээд 3-аас 4 минут ярьдаг. Нэгдүгээр хэсэг нь 20 оноотой, хоёрдугаар хэсэг нь харилцан яриа. Шалгагч багш тухайн сурагчийн ярьсан яриаг сонсож үзээд гүнзгийрүүлэн сэдвтэй холбоотой асуултыг асууж 7-8 минут харилцан яриа өрнүүлдэг. Энэ тохиолдолд сурагч сонсоод хариулж ярьж чадаж байвал сонсож ярих чадвар нь үнэлэгддэг. Хоёрдугаар хэсэг нь 20 оноотой. Анхаарал тавьсанд баярлалаа.